Log Investment 2025. Манайх болохоор Улаанбаатар үн цаасны бирж гээд Монголын анхны хувийн бирж. За 2008 оноос хойш ер нь бол биржийн судалгааг Nasdaq-ийн биржтэй хамт хийж агаад тэгээ ер нь бол хамгийн хөрвөх чадвартай загвараар биржийнхаа үйл ажиллагааг 15 онд эхэлсэн. За тэгээ сүүлийн жилүүдэд бол эрчимтэй яг үйл ажиллагаа манд хилээд явж байгаа. За тэгээд бид нар болохоор шин дээрэс нь хувийн бирж гэдэг утгаараа яг энэ хөрөнгөний зах зээлийн хүрээгүй одоо орон зайнуудад илүү ойртож очих. За тэнд ямар асуудал байгаа хамт шийдэж хөгжүүлэх тал дээр бол илүү ингэж анхаарч ажиллаа. Саяхан гэхэд бид нар одоо энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа бас хэсэг залуучуудтай жижиг дунд бизнес эрхлэгч нарт хөрөнгөний зах зээлийн боломжийг ойртуулах зорилгоор одоо хөтөлбөр хэрэгжүүлээд нэг жижиг дунд бизнес эрхлэгч нарт одоо эрхлэгчид хөрөнгө татах энэ ажлыг бол эхлүүлсэн байгаа. За тэгээ өнөөдөр болохоор үйл хөдлөлийн салбарт бид нар бас үйл хөдлөлийн салбар бас ярихаар болсондоо баяртай. Тэгээ өнөөдрийн арга хэмжээнд урьж оруулсанд баярлалаа. За тэгээд үйл хөдлөлийн салбар гэдэг бол яг тухайн улс орны хөгжил, амжиргааны чадвар маш чухал юм салбар. За тэгээд энэ үйл хөдлөлийн салбарт хөрөнгөний зах зээл өөрөө ойртож хамтарч хөгжих нь өөрөө эдийн засгийн маш том тулгуур болохын үндэслэл болно. За хөрөнгөний зах зээл дээрээс хөрөнгө татаад иргэдэд бас боломж олгох тухай түрүү маш их ярьжсэн те. Энэ нь өөрөө зөвхөн иргэд гэхээс Монголын иргэдээс гадна гадаадын хөрөнгө оруулагч нарыг татаж оруулах чиглэлд ч гэсэн бас маш ач холбогдолтой юм харилцан уялдаатай байх ёстой салбар байгаа. Хөрөнгөний зах зээл бол урт хугацааны санхүүжилтийг бий болгодог. Үйл хөдлөх хөрөнгө болохоор урт хугацааны энэ хөгжлийг бий болгодог ийм салбар байгаа. Тэгэхээр энэ хоёр салбар хоорондоо уялдах нь маш чухал. За мөнгөний зах зээл бол мэдээж нөгөө эргэлтийн хөрөнгө буюу одоо 1 жилээс доошх одоо хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг төлхөө санал болгодог гэдгийг бид нар мэдж байгаа тийм. За тэгэхээр бид нар одоо яг дэлхийн чиг хандлагыг аваад үзэх юм бол үйл хөдлөлийн хөрөнгө оруулалтыг аваад үзэх юм бол одоо нэг уламжлалт хөрөнгө оруулалт том дүнгээр оруулдаг хөрөнгө оруулалтаас илүү одоо сангаар дамжуулж хөрөнгө оруулах, хэсэгчилж хөрөнгө оруулах одоо чиг хандлагууд бол төлхөө ингээд хөгжөөд явж байгаа. За тэгээ үйл хөдлөлийн салбар маань өөрөө нөгөө технологи суурилсан хөгжлүүд дээр бас илүү бас ингээд хөгжөөд одоо модель технологиор илүү AI чиглэлээр гаргах ч гэдэг юм уу те хөгжөө явж байгаа бол хөрөнгөний зах зээл маань болохоор одоо ингээд жижиглсэн одоо хөрөнгө fractional хөрөнгө оруулалт гэж ярьдаг те жижиглсэн хэлбэрээр буюу нэг хүн 10,000 төгрөгөөр ч хамаагүй энэ хөрөнгө оруулах боломжийг бол бий болгоод явж байгаа. За тэгээд биржүүд маань өөрөө илүү ингээд дижиталчлагдаад уламжлалт бирж маань дахиад блокчейн дээр тулгуурсан бирж болоод ингээд хөгжиж явж байна. За тэгэхээр яг энэ одоо байгаа боломжууд маань одоогийн байдлаар яг түгээмэл хэрэглэгдэж байгаа нь юу вэ гэхээр түрүүн бас угаасаа дурдсан те IPO байгаа, bond байгаа. За тэгээ MBS буюу Mortgage Backed Securities гэдэг төрлийн үн цасыг бол Монголд гаргах боломжтой. Одоо болохоор хөрөнгөөр баталгаажсан үн цас гээд одоо бид нар нөгөө хөвөөц гээд банк бусууд гаргаад байгаа шүү дээ. Тэрэн шиг яг энэ түрээсийн орлогоор одоо барьцаалагдсан бүтээгдэхүүнийг дахиад хөрөнгөний зах зээл дээр арилжаалаад дахин санхүүжилт ингээ авах боломжтой байгаа. Энэ бол MBS тэгээ энэ төрлийн бүтээгдэхүүн бол огт Монголын хөрөнгөний зах зээл дээр арилжаалагдчих эхлэегүй байна. За тэгээд REIT гэд түрүүн бас ярьсан те Real Estate Investment Trust буюу үйл хөдлөлийн сан гэдэг төрөл маань бас хөгжөөд ингээ явах боломжтой байгаа. За тэгээд бид нар IPO bond-ыг бол угаасаа бүгдээрээ мэдчихэж байгаа түрүүн ярьсан чи яриад явах тий. Тэгээд бид нар яг ингээ бодит баримтыг хараад үзэхээр биржийн зах зээл хөрөнгөний зах зээл өөрөө нээлттэй буюу зохицуулттай хаалттай буюу одоо биржийн бус зах зээл гэж явдаг тий. Нээлттэй зах зээл дээр үйл хөдлөлийн бүтээгдэхүүн ерөөсөө огт гарч байгаагүй. Харин хаалттай буюу биржийн бус дээр бол бондууд гарч ирсэн. За тэгээд бондуудыг ингээ аваад үзэх юм бол яг үйл хөдлөлийн салбар болохоор ерөнхийдөө нэгдээд 2.7 18%-ыг л эзэлж байна. Тэгэхээр бид нар эндээс юу харж болох вэ гэхээр нөгөө урт хугацааны санхүүжилт хэрэгтэй байгаа хөрөнгөний зах зээл маань үйл хөдлөлийн салбар маань яг нөгөө мөнгөний захаасаа л зээл санхүүжээд яваад тийм байна. Одоо хөрөнгөний зах зээлийн хөшүүргийг бол маш бага ашиглалт юм байна. Тэгэхээр энэ тал дээр илүү ойртуулах тал дээр түрүүний багийн захирлын жилжсэн те бид нар бүгдээрээ хамтарч ажиллах хэрэгтэй. Хамтарч бүтээгдэхүүнүүдэд хөгжүүлээд схемээ бас сайжруулах хэрэгтэй гэдэг ийм дүгнэлтэнд бол шууд хүрч болохоор байгаа. За тэгэхээр хөрөнгөний зах зээл хөгжиж байгаа үйл хөдлөлийн салбар маань хөгжиж байгаа учраас бид нар зарим төрлийн бүтээгдэхүүнүүд дээр яг тухайлж авч үзээд хамтарч хөгжүүлэх хэрэгтэй. Яг ингээд MBS гэхэд яг ямар схемийг бирж нь юу их юм, тэ үйл хөдлөлийн компани юу их юм, ямар дүрм журмаар зохицуулах юм гэдэг дээр ерөнхийдөө хамтраад ажиллаа явал маш хурдан байдаг. MBS гэд бүтээгдэхүүнийг бол одоо шууд Монголд байхгүй ч гэсэн хэрэгжүүлж олно гэдгийг бас та бүхэнд хэлхийг хүсэж байгаа.
MBS одоо гадны орнуудад болохоор RMBS, residential эсвэл одоо commercial гэдээ бас ингээд англигдаад хөгжөөд явж байгаа төрлийн бүтээгдэхүүн байна. За rate бас түрүүнээс хойш ярьсан учраас орхичээ. За rate-ийн хамгийн гой боломж гэх юм бол бас сүүлийн үед айгүйх бодож байгаа юм л да энэ хотын төвд байгаа энэ гой барилгууд биш ч хурмын ордонч гэдэг юм уу төрийн өмчтөө те магадгүй яагаад энийг одоо нэг 50-60% хувьчлаад тэрийг одоо иргэд эзэмшээд нэг хүн 10-20 мянган төгрөгөөр чамаагүй одоо энэ хотын төвд байдаг орон сууцныхаа үр шимийг хүртээд хамт хөгжүүлээд явж болохгүй гэж те rate хөгжөөд эхлэх юм бол мэдээж нөгөө нэг менежментийн хувьд ч гэсэн маш гоё ингээд өөрчлөлтүүд гарч ирнэ хувийн хвшил орж ирнэ засаглал сайжирна ил тод болно. Тэгэхээр одоо биднэрт болохоор яг энэ барилгууд дээрээс одоо хамгийн гоё гэсэн барилгуудаа төрийн өмч маань магадгүй эхэлж хувьчлаад rate хийгээд за хувийн хвшлүүд маань бас магадгүй одоо энэ парк ч гэдэм үү те ингээд тодорхой хэмжээнд хувьчлал хийгээд иргэдийг оролцуулаад ингээд явах юм бол бид нар нэг талаасаа тэр нөгөө exit-тэй хангад нөгөө талаасаа хөрвөх чадвараа нэмээд дахиж санхүүжүүлэх боломж олдоод нөгөө талаасаа бол иргэд болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад маш чухал юм нөлөөтэй боломжтой байгаа. Тэгээд rate-ийн хувьд гэх юм бол 2026 онд яг хууль болон журам болол бэлэн болно гэсэн бид нар хүлээлттэйгээ санхүүгийн зохицуулах орооноос авсан мэдээлэлээр тэгэхээр үйл хөдлөлийн компаниуд яг энэ rate-ийг сонирхох юм бол одооноос юуг бэлдэж эхлэх хэрэгтэй вэ гэхээр одоо нөгөө сангаа байгуулах хэрэгтэй. За тэгээ сангийн менежментийг хийх одоо хомк байгуулах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь одоо rate дээр болохоор нэг юм нөгөө нэг rental болон одоо энэ сервис үзүүлдэг энэ үйлчлэгээ буюу нөгөө үйл хөдлөлийн үйлчлэгээ гэж хэлдэг баг. Би өөрөө сайн мэдэхгүй. Нөгөө хэллэг нь одоо нөгөө засвар үйлчлэгээ эсвэл одоо нөгөө цэвэрлэгээ энэ төр гэдэг ч тийм. Тэр үйлчлэгийг нь одоо хийдэг бас компани ер нь бол хэрэгтэй. Тэрийг бас төрөлжүүлээд бас хөгжөөд явах боломж нь бол гарч ирнэ. За тэгээд энэ төрлийн бүтээгдэхүүнийг бол та бүхэнтэй хамтарч яг ингээд зураглалыг гаргаад хөгжүүлэхэд бол манай биржийн хувьд бол бэлэн байгаа. За бид нар болохоор яг энэ төрлийн сантай ижилхэн ETF буюу одоо Exchange Traded Fund гэдэг төрлийн санг Монголд анхудаа арилжаасан байгаа. Одоогоор яг цорын ганц манай дээр арилжаалагтай явж байгаа. Nasdaq-ийн ингээд хувьцаанууд дээр суурлаад багцлаад юм бүтцлэгдсэн сан болгоод ажиллаулж байгаа гэсэн үг. За тэгээд rate-ийн орлого ашигын бүтц бол угаасаа бас та тодорхой хэмжээнд мэдж байгаа тийм. Орлогын бүтц нь болохоор шууд түрээсийн орлого байна. Түрээсийн төлбөр, хураамж үйлчлэгээ, зогсоодлын орлого ч гэдэг юм уу тийм. Бусад төрлийн contract based орлогууд байна. За тэгээ эндээс болохоор бусад нөгөө үйл ажиллагааны зардлаа хасаад тэгээд ашигаасаа заавал одоо хувьцаа эзэмшигч нартаа хуваарлах хэрэгтэй байдаг тийм. Гадны орнуудад бол rate нөгөө олгох хэрэгтэй хувь нь бол маш өндөр байгаа гэдэг 70-аас 80% бол заавал буцааж олгоно гэсэн юм орлогынхаа ашигынхаа хуваарлтыг нь бол явах хэрэгтэй. За тэгээд rate бас олон улстай бол маш их хөгжөөд ингээд явж байгаа. Эндээс та бүхэн бас тоо баримтуудыг харж байгаа тийм. 1960 онд бол анх Америкт бүртгэгдчихсэн. За тэгээд түүнээс хойш бол одоо дэлхийн бараг ихэнх 42 оронд бол rate ингээд хөгжөөд явж байгаа ийм бүтээгдэхүүн байна. За тэгээд Азийн зах зээл дээр бас хөгжөөд явж байгаа. За тэр дундаа болохоор Сингапур, Солонгост бол нэлээд хөгжиж байгаа. Тэгээд Солонгост болохоор илүү ингээд бодлогоор дэмжиж рейтийг хөгжүүлж байгаа юм билээ. Бодлогоор дэмжинэ гэдэг нь одоо нөгөө зохицуултын орчныг илүү уян хатан байлгах, татварын хөнгөлт үзүүлэх гэх мэтчлэн ийм нарийн ширийн ажлууд орж ирдэг. Яг шин төрлийн санхүүгийн хэрэгслийг үл хөдлөлтөд уяад гаргаж ирээд дүрм журмын түвшинд очихоор бид нар нөгөө хөшүүргүүдийн аюулсан анхаарах хэрэгтэй. Яавал энэ одоо олон шимтгэл, зарим нэг шимтгэлүүдээс илүү өгөөчтэйгээр тэр сандаа болон хөрөнгө оруулагчтай байх юм бэ? Яавал уян хатан байх юм бэ гэдгийг бид нар анханасаа нөгөө сангаа байгуулж байхдаа хамтарч одоо боловсруулад тухайн ингээд recommendation гэдэг зүйлийг бол аюул сайн ингээ өгөө явж явах дээр бол анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө нэг бүтээгдэхүүн эхлэхээр аюул хүндрэлтэй байна, сан гаргахад ийм байх гэдэг юм уу те. Иймэрхүү асуудалтай бол бид нар аюул их тулгардаг. За тэгээд мэдээж чиг хандлага бол tokenized буюу одоо үйл хөдлөлийг fractional хэлбэрт оруулаад блокчейн платформ дээр зарж байгаа. За тэгээд Монголд болохоор одоо Blue Sky дээр нэг ийм төрлийн бүтээгдэхүүн байгаа даа те. За тэгэхээр дэлхийн нийтээрээ бас хамгийн их одоо бас шуурж байгаа араб энтерт бол их одоо хэрэгжүүлж байгаа төрөл нь болохоор энэ tokenized securities буюу үйл хөдлөлийг яг блокчейн дээр гэрээ хэлбэртэй олгоод зарж байгаа ийм хувилбар байгаад байгаа. За тэгээд мэдээж Улаанбаатар хотод бол хүн амын талан төвлөрсөн түрээсийн зах зээл том боловч яг зохион байгуулалт бол сул тэгээд барилгын салбар нь тогтвортой боловч зөвхөн ингээ банкуд дээр тулгуурласан. За
үл хөдлөх болон хөрөнгөний зах зээл хоёрын одоо хамтарсан бүтэц гэдэг зүйл нь өөрөө сайн хөгжөөг байгаа. Тэгэхээр яг өнөөдрийн арга хэмжээний гол утга учир гэдээ би бас дахин хэлээд байгаа. Хэдүүлээ энийг яг ажил хэрэг болгоод ер нь бол хамтраад хөгжүүлээ явъя. За тэгэхээр хэдүүлээ яг ингээд хөгжүүлээд яг энэ одоо үл хөдлөхүүдтэй доктортой хөрөнгө оруулалт нэг талаасаа хөрөнгө оруулалтын боломжуудыг иргэдэд олгоод за дээрэс нь улс орны хөгжил гэдэг зүйлд маань маш чухал үүрэгтэй энэ одоо чиглэлээр хамтарч ажиллая. За тэгээд манай хувьд гэх юм бол түрүүн хэлсэн яг бид нар 8 оноос эхлээд Nasdaq болон Хонконгийн биржийг судалж байгаад хамгийн им үр өгөөжтэй байхаар биржийн бүтэц платформыг бол бий болгосон. За тэгээд 2025 оны байдлаар бид нар хөвбөцийн нийт 70% арилжаасан байгаа. За анхны ETF-ийг арилжаасан. За тэгээд бид нар бол ингэж ажиллахад та бүхэнд юугаар тусалж чадах вэ гэхээр биржийн платформыг яг уламжлалт платформыг бол бий болгож өгч чадна. За дээрэс нь энэ нөгөө tokenized хийх юм бол бас блокчейн дээр тулгуурсан энэ платформыг бол бас санал болгож чадна. За тэгээд манай 26 гишүүн үнцаасны компаниудтай тэгэхээр энэ үнцаасны компаниудаа санал болгон за шин төрлийн бүтээгдэхүүн гаргах гэд тэрний бүтэц схемийг зурах те хамтарч лобби хийх хамтарч одоо policy recommendation хийхэд бол хамтарч ажиллаж чадах юм аа. За тэгээд товчхондоо бол юм байна. Тэгээд манай биржтэй бусад төрлөөр хамтарч ажиллахыг хүсэх юм бол Улаанбаатар үнцаасны бирж гээд холбогдороо. Баярлалаа. Log Investment 2025